Яг рекординг хийсэн. Тэгээд ойрд видео оруулаг учраас өнөөдөр товчхон видео оруулах гэж бодсон. Тэгээд мүлжүүртэй буулан дээр Bloom Energy гэдэг компани хувьцааны талаар бид нэр сүүл дахиж пост оруулсан. Тэгээд хүн болгонд нээлттэй та бүхэн маань ороод унших боломжтой. Мүлжүүртэй эцэг.com дээр байгаа. Тэгээд өнгөрсөн 3 дахь FOMC митинг болсон. Бодлогын хөг 0.25% буюу 25 basis point-аар бууруулахаар болсон. Тэгээд ерөнхийдөө бол Төв банк манаас T-bill худалдаж авна гэдэг мэдээлэл гаргасан. Энэ маань бол маркетер булш мэдээлэл болсон гэж бодож байна. Мүлжүүртэй буулан бид нар 3 дахь бол маркет өснө гэж таамаглаж ирсэн. Бидний бодсноор бол өссөн. Press conference-ийн дундуур Powell сонирхолтой зүйлүүдийг ярилцсан. Тэр нуудаа хиймэл оюуханаас болоод бүтээмж өсөж гинэ гэдэг ийм яриг хийсэн. Тэгээд анх удаага баг хиймэл оюухантай холбоотой бүтээмжийн талаарх яриаг ер нь бол Powell хийсэн баг. Тэгээд энэ маань бол хиймэл оюухан бол яхахгүй маркетинг чухал нэг хэсэг болсон гэдгийг бол харуулж байгаа. MIT-гээс гаргасан сүүлд нэг судалгаагаар энэ миний бодлоор шийдээд нэг 2-7 хоногийн өмнө гарсан мэдээ хаа. Америкийн нийт ажиллах хүчний 11.7%-ийг хиймэл оюухан орлох боломжтой гэдэг ийм судалгааны хариултыг гаргасан. Дээрээс нь бас нэг өнгөрсөн хугацаанд сонирхолтой мэдээлэл болсон нь юу байсан бэ гэхээр Apple Intel-ийн Foundry-г 2027 оноос эхлэх магадaltaй байна гэдэг мэдээлэл гарсан. Энэний дараа Intel нэлээд хүчтэй өсөж хагаад сүүл маркет жоохон унахад дагаад унтсан байгаа. Тэгээд Thanksgiving-ийн үеэр талархлын баярын үеэр Трамп ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр хит хитэ орнуудаас ерөнхийдөө бол цагааж хүлээж авах болно гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэ дундаа сүүлийн үед айгүйх хүмүүсийн дунд яригдж байгаа зүйл маань юу гэхээр Сомалия гэдэг орноос хүмүүс авах болё гэдэг ийм яриа гарсан. Тэгээд Обамагийн үед Сомалиас нэг 90 мянган маашин те иммигрантуудыг оруулаад ирсэн. Тэгээд тэр хүмүүс маань тэрнээс хойш бас нэлээд орж ирсэн юм шиг байгаа. Тэгээд ямар ч байсан Америкийн Michigan мужийн Dearborn гэдэг хотод ихэнх нь муслим хүмүүс байдаг болсон. Тэгээд эдгээр бас нэг төрлийн тийм лөөр хийсэн байгаа. Тэр лөөр нь юу гэхээр за товчхон ярих юм бол аутизмгүй хүүхдээ аутизмтай гэж хэлээд улсаас мөнгө авдаг нэг юм бүлэг лөөр ерөнхийдөө бол бөөндөө хийсэн. Тэгээд энэ лөөрөөс болоод анх бол нэг хэдэн зуун сая доллар алдагдсан юм шиг байна гэж хэлсэн. Бос сүүлдээ бүр 8 тэрбум доллар алдагдсан. Тэгээд энэ лөөрийг ерөнхийдөө бол толгойлж хийжсэн нөхөр маань өөрөө бол айгүй олон сая доллар хийцэн хувийн онгоцтой энэ тэргээр аялж маялцыг ийм тавар шиж таарсан. Тэгээд энэтэй холбоотой яриад байна. Бас зах зээл дээр нэлээд шуугуулсан. Америкт амьдардаг монгол хүмүүсийн хувьд олон хүмүүсийг депорт хийж гаргаж чинь Трампаас болоод хөөгдөх магадaltaй нэтэр гэсэн имэрдүү ярианууд бол гарсан. Миний хувьд бол яг гэмт хэрэг хийсэн улсуудыг гаргаж байгаа болохоос биш яг зүгээр хууль дүрмөө дагаад явж байгаа. Америкт ерөнхийдөө бол хуулийн дагуу орж ирсэн улсуудад бол надад миний бодлоор бол айхаа асуудал бол байхгүй. Тэгээд яг хүмүүсийн дунд ийм цуурхал ярианууд л явж байгаа. Америкт байгаа монголчууд байна. Тэр тал дээр бол яг төрөл бүрийн бодолтой төрөл бүрийн ярианууд бас гарч ах шиг байна. Fed Chair-тэй холбоотой асуудлыг бол ярилцсан. Kevin Hassett мэдээж эх оны 6 сараас Fed Chair болох буюу Төв банкны ерөнхийлөгч болох магадлалыг өндөртэй буюу сонгогдсон гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд Amazon өөрсдийн гэсэн custom chip-ийг гаргаж байгаа гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд альбан бусаар ерөнхийдөө бол хөрөнгө оруулалт системийн дунд байдаг нэг мэдээлэл маань юу гэхээр Amazon-ы custom chip-эн дээр Marvell ерөнхийдөө бол ажиллаж байгаа байхаа гэдэг ийм мэдээлэл байдаг. Тэгээд энэ юуг дагаж гарч ирсэн бэ гэхээр Google-ийн TPU-г Tensor Processing Unit гэдэг чипийг Meta худалдаж авч магадгүй гэдэг мэдээллийн дараа энэ мэдээлэл маань гарч ирсэн. Nvidia-д ерөнхийдөө бол зах зээл бол нэлээд bearish мэдээлэл байна гэж хүлээж авсан. За мэдээж Tensor Processing Unit гэдэг өрсөлдөхөж ерөнхийдөө ASIC буюу Application Specific Integrated Circuit гэдэг ийм төрлийн чип байгаа. Энэ маань яаж байгаа гэхээр бүх төрлийн хиймэл оюухантай холбоотой тооцоолыг хийх чадахгүй. Зөвхөн нөгөө инферстэй холбоотой тооцоолуудыг хийн. Тэгээд энэ маань юу гэсэн үг вэ гэхээр яг нэг тодорхой ажлыг л сайн хийдэг. Тэгээд Nvidia шиг төрөл бүрийн ажлуудыг ерөнхийдөө сайн хийж чадахгүй гэсэн үг байхгүй. Мэдээж хэрэгжилж байгаа нөгөө library software ерөнхийдөө support талаас ондоо Nvidia бол өөрсдийн гэсэн CUDA гэдэг платформтой. Тэгэхээр CUDA хэрэглэхэ болно гэсэн үг. Дээрээс нь PyTorch-ийн оронд JAX гэдэг ийм library-г ашигладаг. Тийм учраас хэрэгжилж байгаа хүмүүсийн тулд өөр төрлийн код бичих шаардлагатай. Тэгээд жижиг стартапуудын хувьд бол Nvidia-гийн чип хэрэглэхэ болоод оронд нь одоо юу гэдэг Tensor Processing Unit хэрэглэе гэдэг юм бол нэлээд төвөгтэй.
Marvel-ыг бид нэр мөлжөөтэй болноор санд болгосон. Тэгээд earnings бол мэдээ сайн гарсан. Тэгээд цаашдаа бол яг энэ data center-тэй холбоотой optical unit-тэй холбоотой data center-тэй холбоотой орлогууд нэлээд ерөнхийдөө бол өсөлттэй байх ийм магадaltaй байгаа. Тэгээд сонирхолтой хугацаануудын нэг бол гэж энэ бол Marvel-ыг бол харж байгаа. Крипто талдаа хэд хэдэн сонирхолтой мэдээллүүдийн гарсны нэг нь юу байсан бэ гэхээр Humidify гэдэг төсөл өөрсдийнх нь зоосыг гаргасан. Тэгээд энэхүү төсөл маань нэг хэсэг өнгөрсөн bull циклээр ямар төслүүд аягүй од болж исэн бэ гэхээр төрөл бүрийн automated market maker буюу AMM төслүүд аягүй гарч ирж исэн. Тэгээ Uniswap, Curswap, Balancer тэгэл одоо юу гэдэг нь те эдгээр бол дандаа EVM-тэй холбоотой Solana дээр болохоор Radium Luna дээр Astroport гэх мэт иймэрхүү төслүүд бол гарч ирсэн. Одоо бол prop AMM буюу яг хэрэглэгчид ороод шууд хэрэглэдэг тийм интерфейс байхгүй. Зүгээр л Jupyter энэ хэрэглэж байхдаа бид нар цааталд нь хэрэглэж ич магадгүй ийм prop format гарсан. Тэр эдгээр маань яаж байгаа гэхээр тодорхой нэг формулаан дээр үндэслэх биш. Өөрсдийн нууц формула дээр үндэслээд арилжаануудыг хийдэг. Тэгээд хүмүүс одоо жишээ нь юу гэдэг нь тодорхой хэмжээний мөнгөө байрлууллаа гэдэг юм бол тэр мөнгийг маш ерөнхийдөө бол capital efficient буюу тодорхой хэдэн сая долларыг зүгээр нэг одоо юу гэдэг нь цөөхөн баг 10 сая доллараар 1 тэрбум долларын гүйлгээнүүдийг ингэж нааш цааш нь одоо өдөрт хийх юм боломжтой ийм төрлийн төслүүд бол гарсан. Тэгээд Solana дээр байгаа хамгийн том гэж болох ил төрлийн төсөл маань болохоор юу байгаа гэхээр энэ Humidify гэдэг төсөл байгаа. Тэгээд өөрсдийн гэсэн зоосоо гаргасан. Зах зээл дээр яг хуу энэ маань юу вэ гэхээр DeFi-тэй холбоотой том инновацууд маань ерөнхийдөө бол үргэлжлүүлэн явж байгаа юм байна гэдгийг бол харуулж байгаа. Миний хувьд бол энэ зоосын санд болгож байна гэсэн үг биш. Batkindig Nvidia-г ерөнхийдөө 20 триллион долларын үнэлгээтэй болох боломжтой гэдэг тал дээр пост оруулсан. Тэгээ сүүлийн earning-тэй холбоотой тооч мэдээллүүдийг оруулсан байсан. Та бүхэн маань өөрсдөө IO 6 fund.com руу ороод унших боломжтой. Nvidia-гийн founder 20 триллион доллар болох юм бол одоо Nvidia одоогийн байгаа ханшнаас ерөнхийдөө 5 дахин өсөх байхгүй. Тэгээд үргэлжлүүлээд Nvidia-гийн Jensen Huang нь Joe Rogan-ы подкастаар орсон. Тэгээд Joe Rogan-ы подкастаар орохдоо яг миний энэ постыг ихэнд ярьж ирсэн эрчим хүчний хомсдтой холбоотой асуудлыг ярилцсан. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нэр Bloom Energy гэдэг энэ хүү постын бүлжүүртэй болноор оруулсан байгаа. Тэгээд та бүхэн маань сонирхох юм бол уншиж болно. Moonshot гэдэг подкастн дээр gas turbine-ыг хүлээх хугацаа маань өөрөө 4.5 жил боллоо гэдэг мэдээлэл гарсан. За gas turbine гэдэг нь юу яриад байгаа гэхээр нөгөө natural gas буюу байгалийн хийг тог болгож байгаа гол нөгөө мотор технологи маань байгаа байхгүй. Тэгээд хамгийн том энийг үйлдвэрлэдэг компаниудын нэг нь GEV гэдэг компани байгаа. General Electric-ээс салж гарсан охин компани байхгүй. Тэгээд GEV-гийн биш үү те. Сүүлд өгсөн орлогын тайлан дээр 2028 он хүртэлх бүх capacity буюу бүх одоо үйлдвэрлэх чадамжтай төхөөрөмжүүдэд зарцсан. Тэгээд 2029 оныхыг зарж дуусахад 10 гигаваттын 10 гигаваттын хүчин чадал үүдтэй гэж байна. 10 гигаватт гэдэг маань юу ярьж байгаа гэхээр би буруу санаагүй бол Монголын 4-р цахилгаан станц биш үү? 750 мегаваттын хүчин чадалтай байхгүй. Тэгээд 1 гигаватт бол ойролцоогоор 1 сая хүнийг тогоор хангах чадамжтай ийм цахилгаан станцыг ер нь бол ярьдаг. Тэгэхээр энэ маань 10 гигаваттын хүчин чадал 2029 оноос хойш үлдсэн буюу одоо захиалга өгөх юм бол хамгийн хурдандаа л 4 жилийн дараа авна. Сүүлд энэ Moonshot-ийн ярьж байгаа яриагаар бол одоо бол бараг 7-оос 8 жил хүлээхээс өөр аргагүй болцсон гэж бол ярьж илээ. Тэгээд яг хуу GEV-гийн өгж байгаа дата нь илүү үнэмшилтэй байх. Ягаад гэхээр эдгээр өөрсдөө үйлдвэрлэдэг хүмүүс нь ярьж байгаа учраас. За GPT-5 гэж гарсан. Тэгээд GPT-5 уул нь жоохон байжгаад гарах байсан бол саяхан Gemini 3 Pro гэдэг модель гарч ирээд зах зээл дээр байгаа хамгийн хүчтэй large language model боллоо гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэхүү мэдээллийн дараа ChatGPT дотроо нэлийн сандарлаа. OpenAI Sam Altman боо юм болж ийн гэдэг ийм мэдээлэлүүд гарсан. Тэгээд шинэ релизээ ерөнхийдөө бол нааш нь татаад тэгээд урьдчилаад гаргалаа гэдэг ийм мэдээлэл гаргасан. Яг нь өдөр тутамдаа хэрэглэдэг улсуудын хувьд бол ялгааг нь харахад бол хэцүү. Гэхдээ Gemini 3 дээр айгүй сонирхолтой апдейтууд гарсных нь нэг нь юу байсан бэ гэхээр anti-gravity гэдэг development
integrated development environment буюу одоо ID app гаргасан. Тэгээд Visual Basic дээр ерөнхийдөө үндэслэн учраас код бичдэг хүмүүсийн хувьд бол ойлгоход амархан. Тэгээд хамгийн гол ялгаа нь юу вэ гэхээр agentic AI буюу код бичдэг AI-тай. Тэгээд ямар төрлийн аппликейшн бичмээр байгаагаа тайлбарчингууд код гэж өмнөөс чинь ерөнхийдөө бол бичээд тэгээд хэрэг чинь Chrome дээр чинь тест хийгээд app хийж үзүүлээд ямар нэгэн алдаа энэ байх юм бол debug энэ төр хийгээд бүх юмнуудыг хийх чадамжтай ийм сонирхолтой бүтээгдэхүүн гаргасан. Тэгээ миний хувьд баг зэрэг хэрэгжилж үзсэн. Үнэхээр таалагдсан. Дээрэс нь бусад AI модулуудаас ялгаатай нь Gemini-гийн гаргасан модель нь юугаар айгу одоо англиар impressive гэж ярьдаг. Тэгээ монголоор бол хүмүүсийн анхаарлыг татсан мундаг ялгаа нь юу байсан бэ гэхээр видео таньж уншдаг. Видеогоо оруулаад апплод хийгээд энэ видеон дээр юу болж чинь юу гэж ярьж ийн гэдээ асуух юм бол зөвхөн видео хараад ойлгодог. Ийм AI болж гарч ирсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор ерөнхийдөө бол хариулт олгож ChatGPT 5.2 гэсэн баха тийм 5.2 гэдэг энэ хөө хөлбөр маань гарсан гэж байна. Тэгээд энэ хөө ярианы товчлолыг Google-ээр бас хэлсэн баггүй. Тэгэхээр видеоны товчлыг шууд ингээд инфографик болгочих чаа. Тэгээд knowledge workers буюу одоо яг энэ офисын ажил хийдэг хүмүүсийн нийт ажлын 71%-ийг AI бол ерөөсөө хийх чадамжтай. Хийхдээ 11 дахин хурдан тэгээд 100 дахин хямдхан зардлаар хийх боломжтой юм байна гэдэг энэ дата гарч байгаа юм байна. Тэгээд 2025 онд л гэхэд технологийн салбарт 1.1 сая хүн ажилласаа халагдсан. Тэгээд энэ хүү тоо маань эх онд ч гэсэн өсөх магадaltaй. Тэгээд хиймэл оюуханаас болоод аль хэдийн олон хүмүүс ажилгүй болж байна гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд Сомалын хүмүүс хулгай хийж энэ гэдэгтэй холбоотой мэдээлэл хайл яригчсан тэнд орсон байна. Өөр маркетер сүүлийн үед яригадаад байгаа асуудал маань юу байгаа вэ гэхээр space буюу одоо юу хийн сансарт дата центр барих ийм боломж байгаа гэдэг талаар Google болон Tesla-гийн Elon Musk SpaceX-ээр дамжуулаад хийх иймэрдүү боломжууд байгаа гэдэг яриануд гарсан. Тэгээд хизэнээс энэ хүү боломжууд маань боломжтойг мэдэхгүй ямар ч гэсэн иймэрдүү яриануд бол аль хэдийн яригадаад байгаа. Дээрэс нь 5 шиг криптотой холбоотой компаниудад Trust Bank үүсгэх эрхийг болцолтойгоор өглөө гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэ донд ямар компани явж байгаа гэхээр Ripple одоо XRP гэж зоос гаргасан Ripple жишээ нь явж байгаа байхгүй. Тэгээд Trust Bank гэдэг нь юугаараа ялгаатай юм гэсэн чинь хүмүүсээс депозит авах тэгээд хүмүүст зээл гарах боломжгүй. Гэхдээ одоо бусадаар бол банк юм аашаа тэгээд бид гээд яг нарийн бол деталийг харсангүй. Тэгээ миний бодлоор ямар ч хэлсэн муу мэдээлэл биш бах. Тэгээд энэтэй холбоотойгоор магадгүй stable coin-тай холбоотой эсвэл DeFi-тай холбоотой төрөл бүрийн үйлчлэгнүүдийг үзүүлэх ийм сонирхлууд байж магадгүй. Term structure харах юм бол энэ 7 хоног ерөнхийдөө бол 19 хүртэл зах зээл нэлээд савлгаатай байх магадaltaй гэж бол үзээд байгаа юм. Тэгээд 19-нд core inflation тэгээд дээрэс нь consumer sentiment датанууд гарна. Тэгээд тэрдгээр датанаас тэрс зах зээл нэлээд анхаарал хандуулж магадгүй. Дээрэс нь дөрөвдөд Японы төв банк бодлогын хүүтэй холбоотой шийдвэр гаргана. Тэгээд хүмүүс carry trade-тэй холбоотойгоор зах зээл дээр бол нөлөө байж магадгүй гэж ярьж байгаа. Гэхдээ market биш үү? Russell 2000 small cap энэ төр маань бүгдээрээ all time high хийж яхад S&P 500 маань all time high-тайгаа нэлээд ойрхон байхад хүмүүс бол нэлээд bearish байгаа даа. Тэрийг fear greed index буюу нөгөө шунал айцын индексийг харах юм бол зах зээл айцтай байгаагаас ч гэсэн харж болно. Тэгэхээр market бол миний бодлоор цаашдаа бол bullish байх нь зөв байх. Яагаад тэгэхээр хүмүүс юу юм мэдээнүүд нэг л тийм цаанал нэг bearish одоо чинь үгдийн Trump-аас болоод хүмүүсийн кредит картны өөрийнх болж юм, машиныхаа зээлийг төлж чадахгүй байх гэхчлэн иймэрдүү макро мэдээнүүд дээр бол хүмүүс аюу анхаарал хандуулаад байгаа. Нөгөө талдаа бол хэдий химэл оюуханаас болоод хүмүүс ажиллаа алдж байгаа ч гэсэн гаднаас олон ажилтаа авах шаардлага байхгүйгээр одоо чинь юу гэдэг энтхээс хүмүүс аваад remotely IT-гаар хүмүүс ажиллаулаад байх шаардлагагүйгээр Америк маань өөрсдийнхөө IT-гийн болон ийм офисын тэр тусмаа компьютертэй холбоотой ажлуудыг химэл оюуханаар хийлгээд явах юм бол энэ маань компаниудын орлогыг сайжруулах, дээрээс нь эдийн засгийн өсөлтийг ч гэсэн хурцтай болгох юм том шалтгаануудын нэг байх боломжтой гэж би бол хараад байгаа. 12 сарын seasonality-г харах юм бол 12 сарын 10 хүртэл ерөнхийдөө бол зах зээл маань жоохон худалдаатай байж байгаа. Тэгээд мах зах зээл маань оны төгсгөл рүү өсдөг юм байна. Тэгээд хэрвээ яг энэ дүр зургаараа явж чадах юм бол эндээс хойш оны төгсгөл хүртэл зах зээл маань ерөнхийдөө бол өсөх боломжтой. Тэгээд
Ямар ч гэсэн одоогийн байдлаар бол мөчгөртэй бол бид нар буулш байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар зах зээл унаж магадгүй гэдэг ийм сайн шинж тэмдгүүд илэрх юм бол бид нэр тэрийг мэдээж чатан дээр бол ярилцдаг. Тэгээд multiurtec.com руу ороод Substack гэдэг апп дээр суулгах юм бол бас чатан дээр бас оролцоод явах боломжтой байгаа шүү. Тэгээд хамгийн сүүлд орсон пост маань Bloom Energy эрчим хүчний bottleneck-ийг тайлах түлхүүр гэдэг нэртэй ийм пост орсон. Тэгээд multiurtec.com-оор та бүхэн маань унших боломжтой. Тэгээд өнөөдрийн богино яриа маань хүүгээр өндөрлж байна. Тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.